өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжиж байна. Тэгэд инквирсэдээс асуух асуулт байна. Энэ жилийн тариалт за үр тарианы үед бол одоо энэ хуулийн өмнө гарсан хуультай холбоотойгоор тариалт буурсан гэж яриад байгаа. Тэгээ энэ яагаад энэ хүнсний ногоон тариалт одоо 55%-тай байна. Энэ өмнөх жилийн дунджаар байна уу? Ингэж огцон буурч. Буурсан бол одоо ямар шалтгаанаар энэ хүнсний тариалт буурчваа, хүнсний ногооны тариалт. Хоёрдугаарт та энэ тариалт тарааж өгсөн материал дээр ерөнхийдөө намар биднэрт гурилын үйлдвэрлэлд Улаанбууданд дутагдлын үүсэх нь бол тодорхой болсон. Тэгэхээр энийг импортоор авна гэж юм л та. Тэгээ энэ та бүдгийн хийсэн тооцоолоос харахаар 140-50 мянган тонн Улаанбуудаа хэрэгтэй болно гэж байна. Энэ жил нэгэнд одоо бид нар Улаанбуудан тариалт бас буурсан. Одоо нэг үннийг хэлэхэд бол нийт тариалтын маань Улаанбуудан тариалтын чинь намар урах зурвалтын үр дүнгээр нэг 30 хүрэхгүй хувийн үйлдвэрлэл тэнцдэг шүү дээ. 70% тэнцдэг. Тэгэхээр таны хэлж байгаа тоо хэмжээ нэмэгдэн шүү. Ийм учраас одоо энэ жил энэ зуныг одоо тариалтын энэ технологийн хугацаанд тариалсан тэр жоохон бодооныхаа чанарын талд нь та хэд маань яаж хамтарч ажиллах гэж байна. Энэ аж ахуй нэгжүүдтэйгээ нэлээд ойлголцож энэ импортын асуудлыг нээхгүй бол за дотоодын үйлдвэрлэл маань чанарын шаардлага хангахгүй гэдэг асуудал үүснэ. За энэтэй холбоотойгоор нөгөө л нэг элеваторуудын чинь лабораториудын асуудал гарч ирээд гурилын үйлдвэрүүд өөрийн лабораториороо өөрийн дүгнэлт гаргаад ингээд тариаланч дээр тоглоод эхэлнэ. Тэгэхээр энэ лавлгаа лаборатори дээр үндэсний лавлгаа лаборатори дээр бүгдийн нэг стандартын тогтоогоод явах энэ чиглэл рүү та бүгд маань ажиллаж байна уу? Тэгээ ийм хоёр асуудлыг л асууж байна. За хөдөө аж ахуйн сайд төсвийн хувьд бол одоо доторх юм сайн мэдж байгаа хэл та. За 4 номерын микрофон энэ хоёр сайд лаборатори бий юу гэдэг. Нийт хуран авсан Улаанбуудан 65-аас 70% нь гурил болдог. Тухайн жилийнхаа нөгөө чанараа шалтгаалаад. За тэгээд нодлонгийн бид нар нөөц бас манай хөдөө аж ахуйн корпорацаар улсын одоо нөөцийн бодлогыг барьдаг. Одоо нэг 46 мянган тонн Улаанбуудан нөөцтэй байна. За энэ жил энэ хуультай холбоотойгоор Улаанбуудан тариалт 100 гаруй мянгаар багассан. Энэтэй холбоотойгоор бид нар 120-аас 130 мянган тонн Улаанбуудааг импортоор авахаас аргагүй байдал үүснэ. За лабораторитой холбоотой бол нодлон бол бид бүх лабораториуд тоног төхөөрөмж жигдэрсэн. Нодлон чанар дээр холбоотой ямар нэгэн гомдол гараагүй. За одоо энэ лабораториудад дахин бид нар итгэмжлэх энэ 7 сарда багтаад итгэмжлээд нэг жигдлээд дахин тохиргоог нь хийгээд нэг янзалчихна. За энэ бол нэлээд жигдэрсэн арга хэмжээ болчлоо. За ингээд нодлон хууль гаргахад бид 443 мянга тарьж исэн тариалт маань нодлон 386 болж унсан. Яг тариалтын үед энэ хууль гарсан. Тэгээ энэ жил засагчих гэж нэлээд хичээгээд яг тариалтын үед бас энэ хуулийг батлахгүйгээ дахиад их хурал дээр унсан. Үүнээс болоод Улаанбуудан үйлдвэрлэл 249 мянган гал унчиж байгаа. Бид нар 566 мянга тарьж дотооддоо гурил үйлдвэрлэлээ 100% хангаж исэн энэ 20, 21, 22 оны амжилтаас 23 оны амжилтаас ингээд огцом юм уналт үзүүлж байна. Үндсэндээ гурилынхаа 50%-ийг импортоос авахаас өөр аргагүй байдал бий болсон. Тэгэхээр энэ бол эх жилийн одоо Улаанбуудан үйлдвэрлэлийг бэлтгэхийн тулд одоо энэ газар тариалан компаниуд хөрөнгө оруулалт хийж талбай хөрс технологи бэлддэг. Тэгэхээр энэ технологит ажлыг тасалдуулахын тулд энэ хуулийг өөрчлөөд эх жилийн гурилын Улаанбуудан үйлдвэрлэлээр нэлээд ахиц гаргахын тулд одоо ингэж хийж байгаа юм. Хэдийгээр хожимдсан ч гэсэн. Тэгэхээр бид сан дээр байгаа нэг 46 мянган тонн, за гурилын үйлдвэрүүдээр нэг 20 гаруй мянган тонн байна. За энэ жилийн ургацаагаа тооцоход бид яг аргагүй нэг 100-аас 120 мянган тонн импортоос авахар аргагүй байдал үүссэн. Дээрээс гангийн байдал нэлээд нөлөөлж байна. Газар тариалангийн бүс нутагт одоо хэд халаалтад 10 хоногтой явж байна. Яг энэ халалттай холбоотойгоор төмс хүнсний ногооны тариалт хэмжээ бас үндсэндээ 50%-аар унаад байна. Тэгэхээр бид энэ жил эртхэн бодлого гаргаж хүнсний доктортой байдлыг хангах чиглэлээр нэлээд өргөн барих 26 оны төсөв дээр нэлээд бодлогын арга хэмжээнд авахгүй бол жоохон хүндрэл үүсэх нь тодорхой болсон. За баярлалаа. За тодорхойлъё. Минь цагаан гэж.
Нэгдүгээр сайдаа би хуулийн үед бол дэмжиж байгаа юм аа. Гол нь нөгөө одоо та сая 120-120 мянган тонн Улаанбаатар импортоор авах нь гэдэг энэ эрсдэл үүсгэх гэж яриад байна шүү дээ. Яг одоо миний авсан мэдээлэлээр газар тариалангийн бүс нутг маань бол одоо нэлээд хуурайшилтай байгааг сонсоод байна. Тэгэхээр нэгэнт намар импортоор Улаанбаатар авах нь тодорхой болчхоор нөгөө гурилын үйлдвэрүүд чинь жоох юм тарьсан тариаламж дээрээ тоглоод эхэлнэ. Тэгээд энэ дээр л таавагдыг маань анхаараач гэж хэлээд байгаа. Нэг жоох юм тарин тэрийн нөгөө чанарын шаардлагаар нунгааж аваад хааштай Улаанбаатар импортоор орж ирнэ гэдэг. Хоёрдугаар дахь том асуудал нь юу гэхээр зэрэг энэ тооцоолоод байгаа тооцоолоос чинь давын шүү. Яг үнэндээ бол одоо бас эрсдэл нь тэгж харагдаж байгаа шүү. Тэгэхээр импортын хэмжээ чинь нэмэгдэн шүү. Тийм учраас таавагд маань энэ тооцоол дээр илүү анхаараараа. Яг сан дээр байгаа 42 мянган тонн гурил чинь хэдгээр зэрэглийн бодоод байна. Яг хэдэн тонн. Энэ дэр нэг тоо өгөөч. За хариулт инквайс 4 намрын микрофон. За одоо байгаа сан дээр байгаа 46 мянган тонн бол 4-р ангилын Улаанбаатар буюу үйлдвэрлэлийн түүх хэдүүд байгаа. За энэ нэлээд бидэнд бас нөхөөс болно. За тариаламжид үйлдвэрлэгчид ер нь хамтын ажиллагаагаа нэлээд уялдуулж байгаа. Саяны энэ хууль эрх зүйн орчин өөрчлөлтөө сургамжтай холбоотойгоор ер нь тариалтын бодлого, үйлдвэрлэлийн бодлого уяж байгаа. Яам өөр тариаламжтай үндэсний холбоо, гурил үйлдвэрлэгчтэй үндэсний холбоотойгоо хамтраад үйл ажиллагааны хувьд ямар нэгэн ойлголцолгүй хамтын ажиллагаатай хийх юм одоо үг хэл нэг ийм байр сууринд очсон байгаа. Тэгэхээр ямар нэгэн зөрчил гарахгүй таны хэлсэн энэ гангийн байдлын одоо өөрчлөлттэй холбоотойгоор эрсдлийн хэмжээ нэмж магадгүй. Тэгэхээр энэ 7 сарын энэ хур борооны байдлаас нэлээд олон шийдэл гарах байх. Болцсон уу? Болсон. За тэр